За тэгвэл та Туркид тэгээд сураад төгсөөд ажиллаад тий. Тэгээд Америкийн нэгдсэн улсад та яг яаж ирв тий. Бодвол бас дахиад ингээ аплайдаад ийм одоо шуумаар олж ирсэн. Би нөгөө нэг Турктэй сураад анагаахын хүний хэмжээ мэрэгчлэр Стамбул их сургууль төгсөөд тэгээд дараа нь residency гэж хийдэг нөгөө эмчнэр эхлээд их сургуультай сурчаа тэгээд дараа residency training гэдэг Туркид болохоор халдвартын хүний хэмж халдвартын эмч тэгээд дээрэс нь клиник микробиологийн эмчээр 6-7 жилийн турш сураад residency гэдэг дуусгаад тэгээд дараа нь Америкт HIV-ийн fellowship хийгээд тэгээд дараа нь одоо халдвартын fellowship хийгээд одоо University of Alabama-д ажиллаж байгаа. Яг би нөгөө нэг бас илүү танаас мэдэх зүйл нь Turkish шоуж ихтэй. Тодорхой хэмжээний нэм хөтөлбөр гарч ирсэн байсан ч юм уу нэг юм ингээд зарласан байдаг шүү дээ тийм. Яг тэр шуумаар ороод ирсэн үү? Тэгээд яаж та хайж байгаа? Тийм яг л нөгөө нэг бусад бүхэл нөгөө нэг эмчнэрийн ижил нөгөө нэг Америкт эмч болохын тулд заавал нөгөө нэг USML-ийн шалгалтуудад юу гэх юм те шалгалтуудад бас яг л бүгднгийн өгөөл амжилтаагаар даваад тэгээд дараа нь ийм програм гараад тэгээд би төгсөж ирсэн. Тийм та ч бас ийм ялж шүү дээ. Америкийн анагаах ухааны академийн халдвар судлалын те академийн гишүүн тэгээд бас Туркийн клиник микробиологийн халдвар төвчний нийгэмлэгийн гишүүн гэдэг гишүүн байхын давуу талууд мэдээж их байгаа бох тийм ээ. Гишүүн байхын одоо бенефит нь одоо юу вэ? Тийм. Одоо нэг улс урлан болгоно нөгөө нэг ингээд өөрийн гэсэн нөгөө нэг юм нийгэмлэгүүдтэй байдаг. Одоо Америкийн халдвар төвчний нийгэмлэг нь болохоор уусаа дэлхийд хамгийн том нийгэмлэг нь дэлхийд одоо бүх мэдээллүүдийг эндээс гарч ирдэг гэсэн үг байхгүй. Тэгээд мэдээж тэр нийгэмлэг байхын тулд нийгэмлэгийн хүмүүстэй харилцаа холбоо тогтооно. Тэднээс нөгөө сар болгон тийм нөгөө нэг сэтгүүлүүд гарна тэднэрийг хэрэгжилж болно. Тэгээд бүх нөгөө нэг курсүүдэд ч гэдэм үү тэднэрээс гаргаж байгаа бүх тэр юмд нь оролцож болдог конференцуудад сургалтуудад оролцож орно. Тийм бас тэг олон хүмүүстэй танилцдаг тийм гоё нийгэмлэг байгаа. Тэдний бас ашигтай. Тийм та тэгээд нөгөө халдвартын эмчтэй. Гэхдээ одоо бол таны ажиллаж байгаа буюу одоо судлаа хийж байгаа зүйл нь бол эмийн зохистой хэрэглээ. Би яг нөө халдвартын эмч одоо би нөө яг өөрийнхөө юу гэдгийг тайлбарлаад байна. Халдвартын эмч гэдэг чинь яг юу хийдэг юм бэ? Тэгээ миний одоо хийдэг өдөр болгон хийдэг ажил маань одоо нэг одоо нэг Монгол нөгөө нэг зөвхөн одоо халдвартын төвөж байдаг хепатиттэй хүмүүс ч юм уу сүгээтэй хүмүүс ч юм уу зөвхөн тэнцэн хийдэг бол одоо нөгөө нэг халдвартын эмчийн дэлхийн нийтээр Америкт ч гэсэн Туркид ч гэсэн нөгөө эмнэлэг болгонд халдвартын эмчнэр байдаг. Тэр эмчнэр юу хийдэг вэ гэхээр тэр эмнэлэг бичигдэж байгаа бүх антибиотикуудыг ингээд зөв цогцтой хэрэглээг нь хянжидаг. Тэгээд хүмүүсийн нас үзчихийдэг. Одоо үнэхээр энэ өндөр төсвөрчлөлттэй одоо бактери байна уу? Тэрэнд ямар эмийг зөв цогцтойгоор хэрэглэх вэ? Зөв тунгаар, зөв дозоор, зөв эмээ сонгож хэрэглэе гэдэг ажлыг болохоор миний хамгийн хийдэг ажил байхгүй. Одоо тэр нэг сэхэн тасагт ороод сэхэн тасагт орсон хүмүүсийн 50% нь халдвар төвчнөр өгсөн заяа. Хавдартай хүмүүсийн 20% нь халдвар төвчнөр өгсөн заяа. Тэрийг нэг хавдраас болоод өгчлээ. Өгөд чи хавдартай тий хажуудтай дээрээс нэг халдвар төвч авчих боддог. Уушгины хатгаач гэдэг юм уу? Одоо тий шээсний өрөвсөлт гэдэг юм. Одоо зөвлөлбөл эзний ямар ч хамаагүй хагалгаанд орлоо. Тэгээд тэр хагалгааны чинь одоо нэг тэр хэсэгт нь бас халдвар төвч үүсэж болно. Бүх тэр юуны дараах үүсэн халдвар төвчнийг болохоор надаас суугаад тэгээд би тэгээд тэр эмнүүдийг ингээд зөвлөж өгöd зөв эмийг хэрэглүүлдэг байхгүй. Тэгэхээр одоо ингэсэн үг байна. Сэхэн эмчилгээнд орж байгаа өвчтөн за зүрхээ солиуллаа. Гэтэл secondary одоо халдвар аваад өвчлөд тэрүүгээр нас барах эрсдэл байх нэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та тэр хаалгаанд орж байгаа эмч нойрсуулагчийн бусад бүх эмчнэртэй адилхан тэр хаалганы группт очиод бас ажиллаж яадаг гэж. Тийм. Одоо яг тэр хаалганы явцдод би байхгүй те мэдээж тэр нүг эмнэлгийн журам байдаг халдвар төвчөс судлаад ингээд журмууд байгаа даа дах ёстой юм. Тэрний хажуугаар одоо зүрхээс шилжүүлээ суулгуулчтай те. За одоо эхлээд зүнгэж зүрхээс шилжүүлээ суулгуулчтай айгүй амжилттай байна те. Ямар гоё зүрх нь ажиллаж байна. Гэхдээ хамгийн хэцүү юм чинь хаалгаа хийцэн хүнийг яаж урт удаан хугацаагаар нэг одоо сайхан амьдруулах вэ гэдэг чинь чухал байхгүй. Одоо тэгэнгүүт одоо зүрхний эмчийн зов. Одоо жишээл янз бүрийн тэр нэг халдвар төвчин тусаад ононгоос нь тэрийг нэг одоо дархлын системийг бууруулах юмнууд одоо маш өргөн хэмжээгээр хэрэглэгдэх болсон. Одоо анагаахын нийгэмтэй бүх өвчин хэрэглэгдэх болсон. Одоо хавдрын юмнууд бүгд дархлын системийг бууруулдаг юмнууд. Дархлын систем чинь хэр их хэмжээгээр буурна төдий чинээгээр халдвар тавах маань өсөө явчихж байгаа байхгүй. Тэгэл тэрнээс яаж хамгаалах вэ? Одоо
тийм халдварт өвчин туслаа гэхэд тэрийг яаж зөв эмчлэх үү гэдэг тийм л юм хийдэг гэсэн. Тийм бол ерөөсөө угаасаа ийм халдварт өвчин тус эрсдэл хэмжиндэг бол вакциныг бол ерөөсөө маш сайн хийх хэрэгтэй. Та тэр вакцинжуулалтын талаар хүмүүс тайлбарлавал яагаад би асууж байна гэхээр хүмүүс зарим нь вакцинд дургүй байдаг шүү дээ. Тийм яг зөв оновчтой асуулт бол яагаад гэвэл вакцин одоо тийм бид нэр одоо өчнөө олон 100-аас 200 жилийн өмнө вакцин байхгүй хаад хүмүүс маш ихээр үхчихсэн байхгүй. Тэгэхээр тэр нь одоо полиогийн вакцин одоо ингээ хүн болгон хийлэгдэх болохоор одоо ингээ хөлгүй ч юм уу эсвэл явж чадах байгаа хүмүүс бол байхгүй. Одоо тэр урд нь бол байдаг байсан тийм вакцины үр шимээр ингээд энэ олон өвчин тусахгүйгээр бид нэр амьд яваад байна шүү дээ тий. Одоо жишээлбэл ингээд Монголыг ингээд бодоод үзээ ингээд одоо хэдэн жилийн 50 60 жилийн өмнө Монгол ингээд хангалттай сайн вакцин хийдгүйсэн болохоор хүмүүс маш их хэмжээгээр хүмүүс аяг төрөөд тэгээ хүүхдээ алдсан хүмүүс аяг байдсан шүү дээ. Бид нар ч бүгдээр вакцинжуулалтгүйгээ суулдаг ч юм тий. Одоо Монголд одоо ингээд Улаанбурхны өвчин аяг талтаад байна тий. Улаанбурхан гэдэг өвчин чинь угаасаа жоохон бахтан хийлгэсэн байх хэрэгтэй байхгүй. Тэгээд тэр одоо юу гэдэг сайн хийлгдээгүй ч юм уу вакцины дутуу хийснээс ч юм болоод одоо хүмүүс аяг хэмжээгээр Улаанбурхан тусаа тий үхэн шүү дээ тий. Тийм болохоор вакцинжуулалтыг заавал хийж явах хэрэгтэй. Одоо жишээлбэл ялангуяа HPV-гийн вакцин тий одоо нэмэгдээ хүмүүсийн умаа хүзүүн хавдраас хамгаалдаг вакцин тэр одоо батлагдсан шинэ хүн батлагдаад ингээд хүн болгоно ингээд одоо өнгөтэй улс орнод хийгээд байна шүү дээ. Тэгээ одоо хүртэл Монголд одоо эмэгтэй хүмүүсийн хамгийн их өгдөг хавдар нь одоо умаа хавдар. Тэр чинь нэг хамгаалж болох юмнууд байсан шүү дээ вакцинаа хийлгэх. Одоо тэгвэл зарим нэгэн төрлийн өвчин бол Монголд бүр байхгүй болсон шүү дээ. Өөрөөр хэлбэл вакцинжуулалт явагдаж ирснээс хойш гэж тийм. Одоо миний мэдж байгаа бол элэгний бие вирусын вакциныг бол дөрөнгөд хийж эхэлдэг болсон байна тийм. Чи би бол хийлгээгүй юм байхгүй юу? Тэгээд би бас одоо эрсдэлтэй бүлгийн нэг гишүүн байсан байх гэдэг шүү дээ тийм ээ. Тэгээд тэр нь дахлаханаас хамаараад зарим хүн өвдөн, зарим хүн халдвар авахгүй тийм болохоор одоо ялангуяа тийм элэгний бэгийн вакциныг бол хүн болгон хийх хэрэгтэй. Тэрийг одоо гэжсэн нэг доос хийх бол хангалттай сайн хамгаалж чадахгүй байхгүй. Заавал одоо 2-оос 3 доос хийх хэрэгтэй. Вакциныхаа төрлөөс хамаарат тэгжиж яг хангалттай хамгаалах байхгүй. Тэгээ Монгол шиг ялангуяа одоо элэгний вирус ихтэй тийм дэлхийн хамгийн их элэгний вирус ихтэй улсуудын нэг нь тэр вакцин зурвалтыг бол аягүй сайн хийх хэрэгтэй. Одоо 2 доос юм 3 доосоор бүтнээр нь хийх хэрэгтэй. Одоо тэгээ юу та одоо шалгаад үз өөрсдийнхөө одоо вакциныхаа төгөөдийг нэг удаа илгэсэн бол тэр чангалтай биш тэр чинь 50% хамгаална. 2 удаа хийсэн бол 75% хамгаална. 3 удаа хийсэн бол одоо 98% хамгаална тийм. Тийм болохоор тэр вакцинуудыг заавал хийлгэж өөрсдөө хамгаалах хэрэгтэй. Тэр одоо хоёул дараагийн асуулт. Эмийн зөвстэй хэрэглээ. Тийм. Одоо би хэлсэн чинь нэг халдвартай эмч болохоор антибиотик ингээ зөв хэрэглээ, зөв эмээ, зөв хүн, зөв тонгоор, зөв доозоор одоо зөв ингээд хугацаагаар ингээ хэрэглэх ёстой гэдэг. Тэгээ энд болохоор нэг Америк болон Туркид одоо антибиотикуудыг одоо заавал эмчинж ороо бичдэг. Хүн болохоор аптекоор антибиотик авч чадахгүй байхгүй. Бидний яагаад их хүмүүс ийм юм хийгээд байна вэ гэхээр одоо нэг хэсэг хугацааны дараа бид нарт байгаа нэг эргэн тойронд байгаа бүх бактериуд аягүй ухаантай. Тэгээ тэд нар чинь антибиотикуудад аягүй тэсвэртэй болоод байдаг байхгүй. Хэрэглэх тусам чинь жоо ханаа түрээд одоо тэрийг авчих тийм. Таны нэг гидсэн доторх байгаа тэр бактериуд чинь бүгд тэсвэртэй болоод байгаа. Таныг яг одоо нэг эмнэлэгт хэлээд яг нэг одоо хавдар тусаад юм одоо секонд ороод юм яг антибиотик хэрэглэх гингүүд танд өгөх антибиотик олдохоо гэж байна. Тэгээд антибиотикууд дээр хийдэг судалгаанууд аюу бага байдаг. Яагаад гэвэл энэ асуудал чинь одоо тэсвэртэй бактериуд юм уу тийм. Чинь асуудал нь ялангуяа ядуу буураа улсуудын асуудал болохоор тэнд болгоо нөгөө нэг судалгааны мөнгө төгрөг аюу хурдгүй. Одоо шинэ антибиотик хий гэж одоо энэ одоо үгүй эмийн компаниуд оролцдоггүй. Яах юм? Чи ядуу буураа улсуудын одоо нэг асуудал миний асуудал биш. Тэгээд мөнгө их олохгүй гэдэг юм компаниуд их болохоор одоо тийм болохоор одоо хамгийн зөв өөрсдөө хамгаалах юм зөв эмээ хэрэглэх хэрэгтэй байхгүй. Тэг бас нөгөө эмчнэр нь бас тэрийг бас мэдчих хэрэгтэй. Нэг антибиотикуудыг судлахын тулд би одоо ингээд бараг 10-аад жилийн турш би одоо энэ антибиотикуудыг ингээд судалж шít зөв антибиотик хэрэглэе. Тийм тустай ингээд салбар одоо халдварт өвчин судал салбар гэдэг Америкт төрчихсөн байдаг. Тэрнтэй ижилхэн тэгээд тийм мэргэжлийн хүнээсээс нь асуугаад зөв антибиотикыг хэрэглэх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр ингээд шүү дээ. Одоо бид нар одоо миний залуу үед өвчин туслах ханаа төрлөө гэтэл ханаад маань вирусын гаралтай, бактерийн гаралтай ч гэдэг юм уу тийм. Тэгэнгүүт ч нөгөө вирусын гаралтай одоо өвчнөд илүү антибиотик хэрэглэдэг тийм үү?
Монголд аюул үүдэлтэй. Ер нь бол тэгж болохгүй тийм. Нэр нь угаасаа антибиотик тийм. Бактери эсрэг антибактериал тийм. Бактери эсрэг нөөдх нь болохоор вирус юм чинь тэнд бол антибиотик хэрэглэх шаардлагагүй тийм. Тэгэхээр одоо яг энийг үзэж байгаа хүмүүст юу илүү өгөх гэдэг нь гэхээр би та бүр яг тийм especially судалгаа хийж байгаа юм баггүй юу даа. Тэгэхээр яг хөө зүгээр бид нар ам дамжаал ингээл ярьдаг бол зөндөө байхгүй юу. Зүгээр болчдөг, намдчдаг ч гэдэг юм уу. Тэгэхээр бол ийм байх нэ гэдгийг одоо хүмүүс ойлгохтой шүү дээ хоёлаа тий. За тэгээд яг одоо ийм халдварын өвчнийг эсвэл одоо энэ антибиотик судалж байгаа яг ийм судлаачийн өдөр тутмын ажил ингээд хэрхэн явагдаж байна. Тийм. Би болохоор нэг infectious disease consultant гэдэг нэг халдвартын өвчин эмч өөр бусад тасгийн эмчнэр одоо жишээл нисастын эмчнэр ч юм уу одоо сэхэний эмчнэр ч гэдэг юм уу тийм ингээд өөрний эмчнэр ч гэдэг юм бүх төрлийн эмчнэр ингээд асуудаг байхгүй. За манай өвчтөе хүн халуураад байна. Одоо тийм би ийм антибиотик хэрэглэжсэн чинь одоо хөвчин маань идэхгүй байна. Буцаад өвчтөе өмнө муудаад байна. Халуураад байна. Яхагаа мэдэхгүй байна гэдэг юм. Одоо эсвэл цуснд нь тийм бактери гараад ирчлээ. Би одоо энийг яаж эмчлэх вэ гэдэг юм уу тийм. Тиймэрхүү юмнуудыг аягүй их асуудаг. Миний өдөр тутам хийдэг ажил бол ер нь бол тэгээд тэгээд бид нар над руу мессеж явуулаад би тэгээд өвчтөе үнийг үзээд хараад дүгнээд тэгээд онцлоод тэгээд антибиотикуудаа ингээд за одоо ийм өвчинд ийм хэрэглэх юм байна гэдгээд ингээд зөвлөгөө өгсөн. Ерөөсөө бүхэл одоо засгийн юм шимтгаарч тийм. За одоо ковид гэж нэсвээ өвчин гарлаа шүү дээ тийм ээ. Тэгээд та тэр үед Туркт гэсэн тийм. Одоо манайхны ярианд донд байна шүү дээ. Хөвшлийн одоо бас энэ ойлголтын зүрх бас айлхад хоёлаа хичээ. Энэ вакцинаас болоод одоо үхэл тентийн асуурал ихтчлээ гэдэг тийм байгуулсан яриа яваад шүү дээ. Тэгэхээр яг нэг вакцины эсэргүүцэлсэн хүмүүсийн л гаргасан тийм таамаглахгүй. Тэрнээс тийм угаасаа байхгүй. Вакцины гарснаас хойш би өөрөө биеэрээ үзсэн. Маш олон хүмүүсийг эмнэлэгт одоо тийм ковидоос бол өвсөн хүмүүсийг зөндөө харсан, өвчтөн хүмүүсийг харсан. Мэдээж ковид вакциныг хийлгүүлсэн хүмүүс ковидын хүндрэлээс бол нас барах нь маш бага. Тийм болохоор мэдээж вакцины одоо хийлгүүл. Тэрний хүндрэлээс сайх хэрэггүй. Вакцины хүндрэлээс тийм сайх хэрэггүй. Флу вакцины гэж одоо би байгаль хийж байгаа шиг бас ковидын вакцины бас одоо хийлгэж явах хэрэгтэй гэсэн юу гараад ирэх шиг боллоо тийм. Жил болгон ер нь ковидын вакцина ингэ шинжилж явах хэрэгтэй гэж тэгж байгаа. Гэхдээ тэр бол нэг байнга өөрчлөж байгаа. Яг одоо байнга өөрчлөж байгаа. Яг ямар вакцины хийлгэснээс одоо тэрийг гэхдээ дандаа харж явах хэрэгтэй. Үргэлжлүүлээд апдейт хийгдэж байгаа. Тийм үү тийм. Баг ингэ сар болгонд нэг апдейт хийдэг. За таны судалгааны тухай ерөнхийдөө бол бас мэдлэг ойлголтын хүмүүс авсан байх. За тэгэхээр хоёлаа ингэж таны одоо бага нас руу оръё. Та ер нь яг энэ мэргэжлийг сонгох болов? Таны эргэн тойрон гэр бүлийнх нь нөлөөс нь үү? Тийм манай ээж бас хүний ихэнч дахны би өөрөө өсөж төрсөн. Тэгээд ээжигээ дагаж аягүй хэмжигт очдөг байсан. Эмнэлгийн хүмүүсийг хардаг байсан. Тэгээд юусоо багасаа л эмч болно гэж боддог байсан. Тэгээд тэрэндээ чсэн. Тэгээд одоо тэгэл эмчээрээ ингээл явж байна. За тэгэхээр одоо ингээл эмч болох гол хүсэж байгаа. За магадгүй одоо энэ эмэгтэй Туркид сурчээ. Би одоо бас тийш очиж сурчих юмсан гэсэн залуучуудаа ч сонсож байгаа бах тий. За тэднэрт өгсөн зөвлөгөө юу вэ? Тийм одоо нэг эмч болъё гэж бодсон хүмүүс болохоор одоо ихэд өөрөөсөө асуу үнэхээр би эмч болмоор байна уу? Би энэ мэргэжил зохирох хүн үү? Одоо өчнөө олон жил 10-аас 15 жил тасалбар хугацаагаар сурсан хүн их сургууль биш тэгээ тэрний дараа residency fellowship тэгээ зам ууртай насан туршдаа сурах болохоор би ингээд өдөр болгоо нэг юм сурчаад одоо тий тэрэндээ баярлж чадж гин үү? Одоо тэрнээсээ кайф авч чадж гин үү? Би олон цагаар ширээний ард сууж чадах уу? Өвчтөд одоо ингээд эмч хүн чинь дандаа хүмүүстэй харьцдаг болохоор би ингээд өдөр болгон хүмүүстэй ингээд яриад ээж чадах уу? Хүмүүсийн ингээд асуудлыг шийдэхээ оролдох тийм хүчтэй билүү? Тэрэнд дуртай билүү гэдгээсээ бас асуух хэрэгтэй. Тэгээд хэрвээ үнэхээр дуртай бол одоо тий үнэхээр хүмүүст тусалмаар байна. Хүмүүстийг сонсох чадна. Олон цагаар хичээл хийж чадна. Олон цагийн тэр хөдөлмөрийг хийж чадна гэвэл эмч болоорой. Тэрнээс бодож байгаа үнэхээр чадна гэж бодсон бол яваарай. Тэрнээс эмчийн мэргэжилд орчоо буцаад гарахад байдаг. За тэгэхээр мэдээж одоо нас явахын хэрээр гэр бүлтэй болно. Тэр бол нэг та яаж зохицуулж байна хөвгтүүдээ. Эсвэл одоо бас ард талт чинь тусалдаг хүмүүс байж байна уу? Тийм. Манай нөхөр бол аягүй сайн туслагч. Тийм. Нөхөр бол хоёр хүүхдийг аягүй сайн тусалдаг, хаадаг. Тийм болохоор тэгээд тийм ингэж явж байна. Тэгээ манай аав ээж бол байнга намайг дэмжиж идэг. За
За нэг асуулт би марцсан байх шүү. Халдвар төвчнийг онцлох хамгийн чухал шинжилгээ яг тийм blood worker үзчихдэг юм уу? Зөвхөн ганцхан шинжилгээ байхгүй л те. Нэг ямар ч тест сайн биш. Одоо ямар ч тестүүд хамгийн сайн тест гэж байдгүй. Тэр тестүүдийг уншиж чаддаг. Тэр хүнийг одоо ойлгож чаддаг. Өвчтөн хүнийгээ сонсоод, онцлоод, ойлгоод, үзээд тэгээ гарсан тестийг нь дүгнээд үнэхээр энэ тест үнэн байна уу? Үнэн хариу өгч гин үү? Буруу хариу өгч гин үү гэдгийг ингээ хамтдан ингэж бодчихж тэгж уншдаг. Тэрнээс нэг ганцхан тест болоосаа байхгүй. Тийм. Миний асуулт юу өгсөн гэхээр хүмүүс эмчтэй яг шинж чанараа өөрт байгаа зүйлээ яг үнэн зөвөөр хэлж тэ. Тэгэж үнэн зөвөөр хэлж штэ. Эмч яг тодорхойлох нь штэ тий. За, ном маань энэ жил энэ Америкийн нэгдсэн улсын эрдэмтэн судлаачдын хуралд анхудаага ирэх шиг боллоо тийм ээ. Би одоо энэ жилд таныг харлаа. Тэгээд та энэ хурлын тухай сэтгэл амар баяртай нь оролцсонд айгүйх баяртай нь урьж оролцсон хүмүүс бас айгүйх баяртай. Тэгээд энэ том конференсийн хад айгүйх олон хүмүүс ажиллаж байгааг би үсээ мэдчихэж байгаа. Энд тийм амархан ажил биш тий. Тэгээд дээрэс нь ингээд айгүй мундаг Монголоос үрж ирээд ингээд энэ шинжлэх ухааны салбараар яваад ингээд уйггүй тэр ажилдаа ажиллаад ингээд зүтгэж яваа хүмүүсийгээ Монгол улс маань бас хэрэглээсээ тэ үр өгөөж юм шимтэж аваа сурж аваад тэ Монголда яаж хэрэглэж болох нь вэ? Яаж хэрэглэж болох вэ гэдээ аваасаа үнэхээр бахарх чинь энэ орсон хүн болгонд нэгээр үнэхээр баяр хүргэе. Яг үнэ. Яг одоо бас миний энэ эрдэмтдийн хийж байгаа зүйлсийг хараад тэ яг нэрээ одоо өстө ашиглаад аваасаа гэж. Бид нар бас хамтран зохион байгуулалт манай байгуулах. Би хажууд нас их олон юм сонсч миний чихийг онгоож байна. Тэгээд жирийн иргэний хуваар мэдэж авах гэсэн зүйлсүүдээ ингээд асуугаад над шиг бодож байгаа тийм асуух юмсан гэж бодож байгаа хүмүүс энийг ингээд үзээд тэгээд энэ асуултанд маань хариулт нь энэ биш үү гэдээ ойлгосоо хүсэж байгаа. Тэгээд таны одоо энэ нэр одоо эрдмийн ажилт чинь судалгааны ажилт чинь одоо амжилт хүсье. Таны маш их урт ирээдүй байна юм сайхан залуу эрдэмтэн. Тэгээд таны бас амьдралд чаалж байгаа сайхан бүхний хүсье. Баярлалаа. 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 Баярлалаа.